элчин сайдын яамд Америк дахь Монгол эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэ хурал нь Монгол эрдэмтдийг нэгтгэх, харилцаа холбоо тогтоох, дадлаг туршлагаа хуваалцах, залуу судлаачдыг дэмжих, дэлхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдлэг мэдээллийг түгээж байгаагаараа онцлогтой. Өнгөрсөн жилийн хурал анагаах ухааны чиглэлд төвлөрч байсан бол энэ удаа илүү өргөн хүрээг хамарлаа. Боловсрал, санхүү, эдийн засаг, дата сайенс, хиймэл оюун ухаан зэрэг олон чиглэлийн 60 гаруй Монгол эрдэмтэн судлаачид оролцож өөрсдийн судалгааны ажлыг танилцуулан салбар бүрийнхээ сүүлийн үеийн ололт амжилтыг хуваалцсан юм а. Мөн өмнөх хурлуудын үр дүн хэрэгжилтийг дүгнэсэн нь онцлог байлаа. Энэ манай хуралд оролцсноор бие бинтгээ танилцаж нэтворкинг үүсгээд тэрний үр дүндээ одоо бие бинийгаа ажилд зуучилж байна, реферал хийж байна. Монголоос, Японоос ирсэн оролцогч маань Америк руу ирж судалгаа хийх төлөвлөгөөтэй байсан бол одоо энэ жил Америкийн их сургуулиудад одоо хийсэн лабораторид хийсэн судалгаануудаа толилуулж байна. Америкт олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан эрдэмтэд залуу судлаачдад зөвлөгөө өгч туршлагаа хуваалцаж тэдэнд гүүр болж байгаагаараа энэ хурал үн цэнтэй. Ирээдүйд Америкийн нэгдсэн улсад суралцах хүсэлтэй оюутнууд ч эндээс бодит туршлага үнэтэй зөвлөгөө авч байна. Монгол эрдэмтэн судлаач Монгол оюутан залуусынхаа ирээдүйн одоо Америкт боловсрол эзэмсэж ирээдүйн карьераа эхлүүлэх, ирээдүйн карьераа амжилттай авч явах замыг одоо хэлбэр болох, тодруулах энэ нэтворкинг ивент зохион байгуулагдаж байгаараа онцлог байгаа. Салбар хоорондын мэдээлэл солилцох, туршлага солилцох, дээрээс нь хоорондын холбоо харилцаа үүсгэх бол маш чухал. Том жишээ нь бол энэ хурал дээр манайх Монгол улсын шинжлэх ухааны академитай холбоо үүсгэж байна. Америк нэгдсэн улс дахь Монгол эрдэмтдийн нийгэмлэг бид хамтдаа төрийн бас байгууллагын санаачлагаар Монгол улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулагдаж байгаа энэ хурал нь Америк дахь Монгол судлаачдын нэгдэл, хамтын ажиллагааг харуулж байгаа томоохон үйл ажиллагаа юм а.